За та бүхэнд орой мэндийг хүргэе. Тэгэхээр энэ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд одоо ерөнхий сайд болно гэдэг бол хэцүү. Гэхдээ нөгөө талдаа дахиад хэлэхэд энэ бол боломж шүү. Ер нь манай Монгол улсын төсөв тэлж байгаа үед урсгал зардлаа хасахгүй дандаа тэлсээр байгаад одоо нүүрсний үн дундаж хэмжээнд төрсөн ч бид нар тэрнгээр төсвийн орлогоороо урсгал зардлаа дийлэхгүй юм байдал руу оруулсан. Одоо 2.3 их найдаар дутж байгаа. Дахиад нүүрсний үнийн хэмжээ буурахад энэс илүү ихээр дутагдана. Тийм учраас шинээр сонгогдож, томилогдож байгаа одоо энэ ерөнхий сайдад ямар боломж байна вэ гэхээр түүхэндээ анхудаа урсгал зардлыг 2020 оны үеэлүү буюу 15 их найд руу оруулах юм бол энэ бол бас Монгол улсын төсөв санхүүгийн түүхэнд гайхамшигтай сайхан амжилт болох ийм боломж байгаа шүү гэдгийг бас хэлэх гээсэ. Энэ урсгал зардал буурснараа үр ашиггүй зардал буурж инфляц буурна. Нэг сумаар их олон туулаа буудна л да. Нөгөө талдаа эн чинь бол одоо валютын ханшид бас нөлөөлнө. Гадагшлах үр ашиггүй зардалд нэмэгдэнэ. Ийм олон хувилбаруудыг хийх учраас энэ бол анхаарах зүйл байж байгаа. За саяын бүрэг дөрж гишүүний хэлдэг шиг их олон зүйлд анхаарч чадахгүй. Боловсрол эрүүл мэндээс гадна 3 дахь том анхаарах салбар бол хөдөө аж ахуй буюу мал аж ахуйн салбар байж байгаа. 400 гаруй мянган иргэн хамаардаг энэ мал аж ахуйн одоо логистик тогтолцоог хөгжүүлж иж Монгол орныхоо өв соёл, уламжлал, монголчуудын үндэсний үйлдвэрлэж ирсэн одоо тэр мал аж ахуйн чиглэлтэй бүтээгдэхүүнүүдийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ түүхэн боломж ус таны өмнө хүлээгдэж байгаа шүү. Долларын ханш өсөд байгаа. Хэрэглээ хасгаасаа илүү монголчуудын үйлдвэрлэж байгаа зүйлийг үн цэнд оруулж борлуулдаг. Ямар ч тохиолдолд монголчуудын одоо валютын орлого орж ирдэг тэр боломжийг хангах бас энэ түүхэн боломж байгаа. Тийм учраас эдийн засгийн одоо энэ хүндрэлтэй нөхцөл гэдэг нөгөө талаасаа маш том боломж юм аа. За эцэст нь хэлэхэд шодрог ёсыг хангаж ив нэгдлийг эрхэмлэж ажиллахыг танаас бас хүсье. Өнөөдөр бид нар одоо намчрахж хуваагдж байна, фракцалж хуваагдж байна, бараг хүүсээрээ хуваагдж байна, бүх зүйлээр хуваагдж байна. Магадгүй энэ ивийг эрхэмлэж явж байгаа таны хэрвээ ажиллах юм бол монголчуудын хувьд энэ бол бас нэгэн том амжилтаа гэж хэлж болж байна. Тийм учраас таныг шудраг өсөг ард түмэн чинь хүлээж байгаа, бас ивийг хүлээж байгаа шүү гэдгийг хэлж энэ үгийг өндөрлөе.